Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2019 оны 1-р сарын 18-ны өдрийн 1-р тогтоолоор хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдгийг шалгах журам батлагдсан гарчээ. Үүнтэй холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран Монгол улсад 2019 оны 7-р сард зохион байгуулагдах Аз намхан төлөө бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх 4-р конгрессыг угтан хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдгийг шалгаруулахар төлөвлөжээ. Шилдэгүүдийг аймаг бүртээ шалгаруулан улсад нэр дэвшүүлэх юм а. Өнөөдөр Дархан аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл хуралдаж хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх оролцоо, хөгжлийг дэмжих хамгааллыг сайжруулах чиглэлээр тухайн салбар орон нутагта итгэх санаачлаг гаран манлайлан ажиллаж амжилт гаргасан нийт аж ахуй үйлчлэгээний газар Дархан Эмпати сургууль, Дархан элит хүчил компани хийж гүйцэтгэсэн ажлын тайлан материалыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хүргүүлэхээр шийдвэрлсэн байна. Аймгийн засаг даргаар ахлуулсан Дархан аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон тооны бус салбар зөвлөлөө хурал орлоо. За өнөөдөр ээлжид хурлаар 2 асуудал хэлэлцэгдсэн. За нэг нь болохоор Монгол Улсын хэмжээнд анх удаага хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлжидээ оны шилдэг байгууллагыг шалгаруулах саналыг хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас орон нутагт ирүүлсэн байгаа. Тэгэхээр энэ одоо шалгаруулалт нь орон нутгийнхаа хэмжээнд итгэх санаачлагтай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлжидээ орчин бүрдүүлж тэдний сайн сайхны төлөө ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудаас төлөөлөл болгон шилдэгүүдийн материалаа хөрвүүлнэ. За хоёрдугаар бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон тооны бус салбар зөвлөлийн 19 онд одоо хийж гүйцэтгэх ажлын төсөв төлөвлөгөөг батлаа. Ийм 2 асуудлыг хэлжсэн.